Нэгэн сайхан өдрийн мэнд кино үзтдээ хүргье. Өнөөдөр бас Жетлигийн галгарсан тулаант ба авто кино оруулах болно. Нэр нь Луугийн үнсэлт. Манай тарин дардаг юм дараад сэтгэл бичээрэй. Харин subscribe дараагүй хүмүүс subscribe дараад манай гэр бүлийн нэг гишүүн болоорой. За ингээд кинонда орцгоо баартаг нь шүү. Sound the alert! Fight! Get up there! Moving! Кино эзэн суугтай тавтай морил. Кинон Лужийн буюу Сахилга Баттай Хятадын тагнуулын ажилтан Парис хотын шаралтыг гол олон улсын нисэх онгоцны буудалд ирснээр эхэлдэг. Тэр таксигаар очих газраа хүрнэ. Буугаад зүүүүд хаалгыг олохын тулд машинаа шалгаж эцэст нь хаалгыг олно. Барилга руу орж ирэхэд түүнийг тай авгаа огтно. Лужийн цүнхнийхээ цахилгаан тайлж ачаа тийшнийхээ хамгийн доод хэсэгт нуусан буу гаргаж ирэхэд тай авгаа эргэлзэн зогсно. Лужийн Хятадын гэмт хэргийн боссыг баривчлахад Францын цагдаад туслахаар Парис руу илгээгдсэн байна. Маргааш нь Лужийн хоттой танилцаж хэрэг дээр хамтран ажиллах цагдаагийн алба хаагчдтай уулзна. Хүлээн авалтын үеэр түүнийг баар руу чиглүүлнэ. Ширээнд очиод тэр газрын талаар сэжиглэнэ. Түүнийг жорлон руу явуулж эцэст нь Францын цагдаагийн газрын авилгач ажилтан Ричард Босстой уулзахаас өмнө нарийн шалгалтад хамруулна. Тэд мэргэжлийн гарамгаа туршлагаа солилцож Ричард ажиллагааны явцад зохицуулалтыг жигдрүүлэхийн тулд Лужийн Джонни хоч өгнө. Тэд зочид буудлын хаалттай камерын системээр ноён биг буюу гэмт хэргийн боссыг хянаж эхэлнэ. Тагналт үргэлжилж байх үед Джонни төлөвлөгөөнд гэмтийн өөрчлөлт орсныг эсэргүүцнэ. Ричард түүнд ажиллагаа хяналтад байсаар байгаа гэдгийг батлана. Гэвч бие үнэлэгчдийн нэг нь ноён бигийг хурц зүгээр алах үед нөхцөл байдал хурцрана. Джонни хэрэгт оролцохоор яарна. Ричард гинэт үзэгдэл дээр гарч ирэн хохирогчийг буудаж угсан эсхийг баталгаажуулна. Дараа нь алхахыг Джоннид холбоно. Джонни өөрөө туслах ёстой байсан хүнээсээ хүчирхийлэлд өртөж хэргийг нь өөр дээрээ тохоход ажиллагаа хурдан хяналтаас гардаг. Авилгач Францын байцаагч Ричард нэгэн бие үнэлэгч эмэгтэйг ноён бигийг хөнөөхөөр зохион байгуулжээ. Гэвч төлөвлөгөө нь бүтлгүүдэхэд тэр бурууг Джонни дээр шилжүүлдэг. Джонни хэл мэдэхгүй, эрх бүхий байгууллагад итгэж болохгүй харийн хотод орогдол болдог. Барилгаас цухтах үеэр Джонни хяналтын өрөөнөөс бичлэг хийсэн соромзон хайсыг гаргаж авдаг.
Тэр Ричардыг үлдээж байрнаас зугтаж чаддаг. Хяналтын ажилтан дараа нь Ричардад ноён бийг алах үед бичлэгийн төхөөрөмжүүдийн нэг ажиллаж байсан гэж мэдэгддэг. Уурс нь Ричард ажилтан цохиж багаасаа Джонныг олж хальсыг олж авахыг тушаадаг. Үүний зэрэгцээ бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн холбооны төлөөлөгч Тансайд Францын нутаг дэвсгэрт Хятадын цагдаагийн ажилтан хүчирхийлэл үйлдэж, дипломат харилцаанд аюул учруулсан гэх мэдээллийг шийдвэрлэхээр төлөөлөгчдийн хамт Парис хотод ирдэг. Байцаагч Ричард өөрийн албан тайланг танилцуулж ажиллагааны явцад Лужийг алгуулдаж ноён бийг түүний хамгаалалтын ажилтнууд болон үйл явдалд оролцсон бие үнэлэгч эмэгтэйчүүдийг хөнөөсөн гэж мэдэгддэг. Энэ хуурамч мэдээллийг мэдэхгүй албаны хүмүүст алхахын зэвсэг Лужийг гэмт хэрэгтэн болохыг тогтоосон хурууны хий зэрэг биет нотлох баримтуудыг үзүүлдэг. Үүний зэрэгцээ Хятадын ажилтнуудын нэг Лужийг рүү залгаж тэр яаралтай тусламжийн утас болсноо баталж дараа дахин залгана гэж хэлдэг. Төлөөлөгчид өрөөнөөс гарсны дараа байцаагч Ричард өөрийн хүмүүст тэднийг дагаж гар утаснуудад нь хяналт тавихыг тушаадаг. Хэсэг хугацааны дараа Джонни нэг цагийн дотор уулзахаар ирэхийг урьсан утасны дуудлага авдаг боловч уг байршил аль хэдийн Ричардын хүмүүсийн хяналтад байдгийг мэддэггүй. Уулзалтын үеэр тэр Ричард өөрт нь ашигтай схем бүхий гол зохион байгуулагч гэдэг итгэлийг илэрхийлдэг. Джонни чухал нотлох баримт агуулсан кассетийг гардуулах үед тэдний нэг гинэд буудуулж чаддаг. Vous êtes sur la table! Les bracelets! De la musique! Нуусан бичлэгийг эргүүлэн авах гэж цөхөрсөн Ричард хотыг замбраагүй байдалд автуулж дайны талбар болгон хувиргадаг. He's on the bridge! Джонни галт тэргэнд нуугдаж террорист халтлагаас арай ядан цогтдаг. Гэртээ харахтаа тай аваа түүнийг хүрээлж буй аюулын талаар сэрэмжлүүлдэг. Тэр Хятадаас Парис руу ирсэн 5 хүнээс 4 нь аль хэдийн алагдсан бөгөөд Джонни мөн адил хувь заяа амсах бий гэж имэж байгаагаа тайлбарладаг. Джонни шархыг эмчилж байхдаа тай аваа анхны тусламжийн зориулалтаар ариутгагч бодис болт худалдаж авахар эмийн сан руу явдаг. Үүний зэрэгцээ Лужийг Ричардын хүчээр бие үнэлүүлэхэд орооцолцсны улмаас Парист гацсан Америк эмэгтэй Джессикатай таардаг. Ричард түүнийг мансууруулах бодис болон охиных нь амь насанд занал хийлж хяналтандаа байлгадаг. Джессика Лужийн шархыг эмчлэх санал тавьдаг. Эхэндээ татгалцсан ч эцэст нь түүний тусламжийг хүлээн авдаг. Тэдний ярилцлагыг Ричардын хүмүүс ирж Лужийн Джессикаг гудамжинд мөнгө олох боломж олохын оронд түүний цагийг дэмий үрж байна гэж буруутгахад тасалддаг.
Мөргөлдөөн хурдан хүчирхийллийн тулаан болж хувирдаг. Эмх замбраагүй байдлын дунд тай авгаа Ричардын мафийн гишүүдийн нэг Максад алуулдаг. Джонни хожим Максаас өшөөгөө авч алах болдог. Довтлооны дараа Лужин, Джессика нар дахин холбогдож тэд өмнө нь хамт байсан өнгөрсөн түүхтэйг танилцдаг. Ноёмбигийн үхэлд тэдний харилцааг улам гүнзгийрүүлж Ричард болон түүний авилгад сүлжээг зогсоохын тулд хамтран ажиллахад хүргэдэг. Лужин Джессикаг охиноо асрамжийн газар ахуулахад хүргэн өгдөгч Ричардын хүмүүс аль хэдийн отолт хийж бэлтгэсэн байдаг. Мөргөлдөөний үеэр Джессика буудуулж яаралтай эмнэлэгт хүргэгддэг. Ухаан орсон хойноо тэр гэмтэж сандарч охиныхоо аюулгүй байдлын төлөө гуйж Ричард түүнийг алахвэ гэж эмээдэг. Джессикагийн цөхрөлт сэтгэл хөдлсөн Лужин түүнд эрх чөлөөгөө эргүүлэн олж хүүхдийг нь хамгаалахад туслахаар шийддэг. Kill you. Of your mom. Goodbye, mister. What did you do to me? Өөрийн гарамгай тулааны ур чадвар тэгсний цэгүүдийг эсрэг алуурчин зэвсэг болгон хувиргадаг зүүнний эмчилгээний гүн гүнзгий мэдлэгээ ашиглан Ричардын гэмт хэргийн эзэнт гүрнийг системтэйгээр нураадаг. Хэрцгий эцсийн тулааны дараа шудраг ёс тогтно. Лу Джессика охиныхоо хамт эргэн нэгдэж мөлчлөгөөс эцэст нь чөлөөлөгдөн. Кино Лужин үүрэгт ажилдаа эргэн очиж сэтгэгдэл амар тайван байдлаар дуусна. За кино ямар байв та? Сэтгэл битч болно шүү. Subscribe дараагүй хүмүүс дараарай. Манай гэр бүлд welcome.